За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Цаашин хэмжлэгээр уулзж байгаа да. Төлөв их баяртай байна. За энэ удаагийн хэмжлэгээрээ би та бүхэндээ өөрийнхөө сураад төгссөн мэргэжил болох esthetician талаар esthetician гэж хийн, юу хийдгийг, за Америкт гол нь яг яаж сурдгийг, за сургууль нь одоо хэр удаан байдгийг, ямар төлбөртэй байдгийг, сурсан хойно бас карьер боломжууд бас юу байдгийг ингээд ер нь та бүхний асууж болох асуултуудад хариулсан тийм бичлэг болгон хүргэж байна. Ирээдүйд ер нь заавал Америкт гэхгүйгээр энэ чиглэлээр ер нь явах сонирхолтой. За ирээдүйд одоо энэ чиглэлийн бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст илүү хэрэгтэй мэдээлэл болоо гэж найдаж байна. За esthetician гэдэг нь хэн бэ гэхлээр esthetician гэдгийн эхний яг үндэс үг болох aesthetic гэдэг нь өөрөө грек үгнээс гаралтай aesthetikos гэдэг одоо үгнээс гаралтай анатомийн одоо яг салбар болох хүний биеийн хамгийн том одоо эрхтэн болох тий арсны ерөнхий эрүүл мэнд болон одоо гоо сайхан талаас нь анхаардаг тийм хүний хэлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хүний арсны ерөнхий эрүүл мэндэд зориулсан үйлчилгээг үзүүлэх төрлийн ийм хүн л гэсэн үг. Зөвхөн нүүрний арс биш, биеийн одоо бүтэн арс. Тэгэхээр хүн болгоны арс адилгүй те олон төрөл байдаг, олон одоо арсны асуудалтай байдаг. Яг тэр арсны төрөл болон асуудалтанд зориулсан эмчилгээг одоо хийн гэсэн үг л дээ. Жишээ нь батгатай хүний яг батганд зориулсан үйлчилгээг үзүүлнэ. Rosacea-тай ч юм уу, eczema-тай хүний яг тэрэнд зориулсан бас үйлчилгээг үзүүлнэ тий. За бүтэн биеийн хувьд ярих юм бол за илүү л үсийг бас авч өгнө, wax хийн тий, лазер тритмент хийн гэдэг ч юм уу тий. Тухайн хүний арсны асуудал хэр байгаагаас одоо шалтгаалаад тухайн хүний яг левелд нь тохирсон chemical peeling хийн. За энэ мэтчлэнгээр арсны яг өнгөн давхарга буюу epidermis дээр ажилладаг. Тийм хүний хэлж байгаа. За манай монголоор бол гоо сайханч гэж нэрлээд заншчихсан байдаг шүү дээ тий. За салонд ороод тий үйлчлэгээ авсан. Тэгсэн чинь манай гоо сайханч ингэж хэлсэн тий. Эсвэл одоо батгын мань ингэж шахсан. Эсвэл ийм үйлчлэгээ одоо санал болгосон гэдэг ч юм уу тий. Одоо биднүүсийн дунд ийм одоо яриа тогтцсон байдаг шүү дээ тий. Яг тэр хүн чинь л гэсэн үг. Гэхдээ миний бодлоор бол өмнө нь гоо сайханч гэхлээр зөвхөн тий биднүүсийн одоо хэлж заншнаар салонд одоо батгах шахах хүнийг л гэж би бол боддог байсан. За магадгүй тий 10 жилийн өмнө бол тэгж боддог байсан. Гэхдээ esthetician гэдэг нь одоо ялангуяа Америкт бол маш олон төрлийн карьерийг эзэмших одоо боломжтой их өргөн цар хүрээтэй одоо мэргэжил байдаг л да. За esthetician болоод төгссөн хүн дараах одоо зүйлсүүдийг хийж болдог яг Америкт хууль ёсны дагуу. За нэгдүгээрт за бидний хийж заншнаар гоо сайханч хийнэ тий. Салонд ажиллана, хүний одоо тий арсан зориулсан үйлчилгээ үзүүлнэ. Тэгэхээр хоёрдугаарт clinical esthetician гэж байгаа. Энэ нь хажуудаа эмчтэй хажуудаа ажилладаг. За эмч нь болохоор нөгөө botox, filler ч юм уу ямар нэгэн одоо хүнд одоо тарилга хийдэг тийм үйлчилгээ хийн. Хажууд нь esthetician нь нөгөө өөрийнхөө хийдэг facial ч юм уу тийм одоо үйлчилгээ үзүүлдэг ийм хошсон үйлчилгээ. Ялангуяа одоо med spa гэж нэрлэдэг. Тэрэнд ажиллаж болно. Гуравдугаарт итгэнүү байна уу өөрөө мэд makeup artist. За ерөнхийдөө би makeup artist бас болоод төгссөн гэсэн үг. Makeup artist-аар бол ажиллаж 100% болно. Энд тэмдэгтэй makeup artist-ууд тэг ингээд өөрийнхөө тий resume-нд тэр ингээд бичгтэй licensed esthetician гэж бичсэн байдаг. Тэгэхээр тэр хүн одоо makeup-ыг зөв хэрэглэх, нэг удаагийн бүтээгдэхүүнийг одоо үйлчлүүлэгчдээр хэрэглэх, одоо алхмуудыг маш сайн зөв хийж тухайн хүнд халдвар тараах дамжуулахгүйгээр аюулгүйгээр нүүр будалтыг хийх одоо чадварыг эзэмшсэн гэсэн үг. За брэнд төлөөлөгч. За брэнд төлөөлөгчөөр ажиллаад одоо дэлгүүрт ингээд зогсож идэг шүү дээ. Тухайн яг брэндийн хувцсыг өмссөн одоо жишээ нь Dermalogica. За манай сургууль Dermalogica-тай хамтардаг учраас би Dermalogica-г маш их ярьж магадгүй шүү уучлаарай. За Dermalogica-гийн одоо юу гэдэг pop-up store юм уу эсвэл одоо flagship store энэ тенттэй байх юм бол тэнд ингээд бүтээгдэхүүн тайлбарлана гэсэн үг. За зарим талаараа бас тухайн дэлгүүр дээр нь те одоо шууд тэр бүтээгдэхүүнийг хэрэглэж үзүүлэх те facial хийх тийм сервис байх юм бол шууд те тухайн хүндээ ингээд үйлчлэг үзүүлнэ, facial хийн гэсэн үг. За энэ бас маш гой сонирхолтой ажил beauty editor бас aesthetic writer гэж явдаг. Энэ болохоор ер нь бол сэтгүүлд ч юм уу те эсвэл одоо вебсайтад ажиллана. За тэгээд одоо бид нар одоо Vogue энтриг ингээл ороод ингээл уншдаг шүү те мэдээлэл ингээл уншлаа. За магадгүй Birthday ч юм уу эсвэл зүгээр яг ингээ skincare.com ч юм уу те эднүүсийн ингээл оруулж байгаа мэдээллийг уншаал ямар гоё ингээд юм уу гэд ингээ мэдээлэл авдаг шүү те. Тэрэн дээр ер нь нийтлэл бичнэ гэсэн үг. Нийтлэл бичээд өөрөө нөгөө esthetician хүн учраас те мэдлэг сайтай. Тэгээд юу ярьж байгаагаа юу бичиж байгаагаа мэдж байгаа
гэсэн үг байхгүй юу? За travel industry professional. За энэ болохоор бидний бүр амар мөрөөдлийн ажил гэхгүй юу? Тэ аялангаа ажиллаа хийн гэсэн үг. Тэгэхээр нөгөө cruise ship энэ дээр ингээд явдаг штэ тэ 7 хоног орчим 10 хоногор ингээд явдаг штэ тэ тэрэн дээр салоны тийм үйлчлэгээний сервис байдаг. Тэрийг хийгээд cruise-ээр ингээд явна гэсэн үг. За энэ болохоор ер нь бол боловсролын салбар руу илүү их ороо авчиж байгаа юм багш хийж болно тийм магадгүй одоо яг энэ чиглэлээр явсан хүмүүс одоо манай сургуульд багшилж байгаа гэл та. Зөвхөн багш биш энэ тэнд одоо тий уулзалт семинар юм дээр одоо тухайн газарт тий боловсрол олгох тийм мэдээллийг өгдөг, presentation тавьдаг гэх юм уу. Тийм хүн болж болно. За энэ бүр миний бас хамгийн хүсдэг бас гоё дуртай ажил. За бүтээгдэхүүн дээр ажиллана. Тэгээ химийн найрлага болно. Тэгээ тухайн одоо бүтээгдэхүүнд орох ямар найрлага орох нөгөө vitamin C, нөгөө niacinamide, retinol энэ чинь оруулаад та formulation-ыг ингээд хийгээд тэгээ тэрэн дотор нь тэ ингээд хяналт тавиад ингээд ажилдаг. За энэ хоёр ажил болохоор илүү төрийн албан агч бол авчиж байгаа. Муучтай ажиллана гэсэн үг. Одоо license өгөх тэр ажлыг хариуцж ажилладаг тийм алба байдаг. Тэрэнд нь одоо ажиллана гэсэн үг л дээ. Юу гэдэг одоо би жишээ нь сургуулаа төгсөө тэг license авахын тулд нэг газар очиж шалгалт төгсөн. Тэн дээр одоо тий шалгалтууд авч байгаа хүмүүс байж болно. Тэгж одоо ажиллаж болно. За эсвэл энэ тэнд салоноор яваад шалгалт хийдэг. Йоо тийм хүмүүсээс энэ state board ирж ирэх юм бол хүмүүс амар хайдаг заяа. Ямар нэгэн одоо шаардлага хангахгүй тий одоо бохир зааван байдаг ч юм уу тий багжаа хариуцж байгаа шингэн нь одоо солиогүй удцсан тэндээс халдвар малдвар илэрх юм бол өдөр салонд арга хэмжээ аавна торгоно эсвэл хаач гэдэг юм уу тий тиймэрхүү байдлаар ажиллаж болно. Амир. За уучлаарай миний микрофон сонин ажиллахаа болсон байна. Бичлэгээ бол маш их хийж эхлэх гэдэг миний хэрэглэгдэх юмнууд ингээ гажигдаад байх юмаа. Саяны карьерууд те боломжууд бол зөвхөн манай сургуульд заасан одоо карьерууд байгаа л да. Үүн дээр нэмээд би сошиал медиаг нэммээр байна. За сошиал медиад контент бүтээгчид, за esthetician мэргэжлийн хүмүүсийг ингээ хосолж өгөх юм бол мэдээллийг зөв зохистойгоор хүргэнэ. За зүгээр нэг одоо TikTok-ийн тренд биш те яг энийг хэрэглүүл арьсанд зөв юм уу буруу юм уу гэдгийг одоо хэрэлж тайлбарлаж өгөх те. Тийм учраас одоо esthetician болон content creator хосолж өгснөөрөө маш тийм давуу талтай карьер гэж бодож байна. За esthetician болохын тулд Америкт яаж сурах вэ гэхлээр тусгай сургуулиуд байдаг. За Beauty Academy ч гэж нэрлэдэг, эсвэл Beauty School ч гэж нэрлэдэг. За эсвэл том улсын сургуулиудад Cosmetology Department гэж байдаг, эсвэл Aesthetic Department гэж байдаг. За тэрнгээр ингээд сонгоод ороод одоо сурах нь байна. За миний сонгосон сургууль бол хувийн сургууль та. Тэгэхээр надаас шаардсан шаардлага юу вэ гэхлээр хэлний одоо юу авсан нөгөө certificate-тэй ямар нэгэн сургуулийг төгсөн. Тэгээд би өмнө нь 2013-4 онд ирээд ESL төгсөжсэн, TOEFL төгсөжсэн. Тэгээд тэрийгээ би үзүүлсэн. High school төгссөн тэрийгээ үзүүлээрэй гэсэн чинь би энд high school төгсөөгүй. Монголд би их сургууль төгссөн. Тэгээд бакалаврынхаа дипломыг авчираад тэрийгээ нөгөө нэг тэнцвүүлэх ямаар ингээд нэг бичгээр болгоод тэгээд өгдөг юм билээ. За тэгээд бакалаврын дипломаа үзүүлээд тэгээд орсон байгаа. За сургуулаа сонгохдоо болохоор би анх Монголоос ирэнгүүтээ за уул нь гэрийнхээ ойрхон байдаг коллеж дуг нь орох гэсэн баггүй. Тэгээд коллежт маань яг Cosmetology Department байсан. Тэгээд эстерик бүр анги байсан. Төлбөр нь миний одооны сургуулаас 2 дахин хямд буюу 5-6 мянган доллар байсан. Тэгээ яг орохсон чинь би ч одоо аргагүй шүү дээ 6 сард ирсэн 9 сард орох гэж байгаа хичээлдээ ороход би орё гэдгсэн чинь нөө дүүрсэн. Тэгээд бүр дүүрхтэй бүр дараагийн waitlist нь бас дүүрсэн байгаа гэж тэгжсэн. Тэгэхээр дараа жилээс ч юм орох шаардлагатай болж исэн л та. Тэгээд би тэгж хүлээж одоо тэсгүй тэр хүнд ч тэгж хэлээгүүл дээ хүлээж би бол угаасаа тэсгүй дээ ер нь бол хурдан сураад хурдан төгсгөө бодоод би тэгээ хувийн сургуулийг сонгоод орсон байгаа. За манай хувийн сургуулийн төлбөр болохоор нийт $11,500 болсон. Гэтэ бусад ингээ ойрхон байгаа хувийн сургуулиудын төлбөр ч гэсэн яг ойролцоо байсан манай сургуультай. Яг л нэг 12 эсвэл 11 тэг яг л өөр ерөөсөй байрслаасаа л шалтгаалж исэн. Төгсөөд тэг state board exam жаад адилхан тий би л 3-4 сургууль харсан 2 нь лав дерматологикатай бас хамтарч байсан. Тэгэхээр нэг чанарын ялгаа бол байгаагүй. Гол нь тухайн сургуулаа хин авч явж байгаа ямар хуу vibeтэй ямар энергитэй байдаг гол доторх тий зохион байгуулалт ямар байдаг вэ гэдгийг л харах аягүй чухал юм билээ. За манай сургуулийн лав төлбөр лав за esthetician 600 цаг 11,500 болсон. Cosmetology цаг болохоор 1000 цаг байдаг. За 1000 цаг нь болохоор 600 цагийн үс. За ер нь бол космогоор тэр чигтээ үс шүү. Үс засах байгаа хүн л ер нь космогоор төгсвөл зүгээр. 200 цаг арьс 200 цаг хумс гэж явдаг. За тэгээ нийлээд үс хумс арьс нийлээд 1000 цаг болж өгдөг байхгүй. Тэгээ төлбөрийн хувьд 16,000 байдаг. Маникюр хэнг байдаг. Маникюрист анги. За энэ болохоор 400 цаг тэр чигтээ хумс. Амар зүгээр. Тэр чигтээ хумс тэгээд 5 юм уу $6,000 гэдэг санагдчихээн төлбөр нь. За тэгээд бүгдээрээ лайсенстай болоод төгсөн бүгдээрээ энэ чиглэлээрээ өөрийнхөө бизнесийг хийх тий салоноо нээх бүрэн эрхтэй болоод төгсдөг.
За манай эстетишн болохоор яг 600 цаг. Яг тэр чигтээ арьс учраас яг л надад тохирсон байгаад яг л арьсараа л төгснө. Арьсныхаа бүх юмыг үзэн, арьсан дээр л ажиллаж өгсөн. Үс мүс хумс руу бол орохгүй. Хумсны яг нөгөө онлайн юмнуудыг бас үздэг гэхдээ. За тэгээ сургууль болгоны төлбөр мэдээж адилгүй байдаг л да. Гэхдээ хувийн сургуулиудын төлбөрүүд ер нь ойролцоо байдаг юм лээ. Яг нэг иймэрхүү. Улсын сургуулиудын төлбөр бас хоорондоо ойролцоо байдаг гэж магадгүй. Гэхдээ Америкт амьдарч байгаа хүмүүсийг одоо яг нэг одоо категорид хуваах айгүй хэцүү. За тухайн хүний одоо Америкт одоо тэг хуулиасаар амьдардаг хэсэг. За орлогын одоо их усүртэй орлого гэхэр байх. За тэгээд татвар төлдөг хэсэг, social security numberтай байх, тэ албан ёсны хаягтай байх гэдэг ч юм уу, тэ энэ олон одоо хүчин зүйлсүүд тухайн хүний одоо улсаас тэ зээл авах эсвэл сургалтын тусламж авах одоо нөхцөл нь бүрдэж өгдөг л дөө. За тэгээд би өөрөө дээрэс нь Монголоос нөгөө бакалаврынхаа дэгрийг нөгөө аваад ирсэн байсан учраас надад сургуулийн одоо тийм тусламж бол үзүүлэхгүй гэсэн. Тусламж бол үзүүлэх боломжгүй хүн байна. Зүгээр зээл бол олгоно гэдгсэн баггүй. За тэгээд зээл нь болохоор яаж надад үйлчилсэн бэ гэхлээр за нөгөө төлбөрийн 11500-гийн 6000-ыг нь даун пейментээр өгчгөө, төрүүлээд өгчгөө. За тэгээд дараа нь сар болгон те 500 төлөөд хамгийн сүүлд нь үлснийгээ төлөө гэдгсэн л те. Тэгэхээр нөгөө хүн болгоны те нөгөө боломж юмд тааруулаад нөгөө аппликейшн бүгэлдэг байхгүй. За тэгээд аппликейшны бүглөөд надад тийм одоо план гаргаж өгсөн гэсэн үг л те. За би тэгээд энэ журмаар яваад одоо төгссөн байгаа. $2000 төлөх үлдсэн байгаа нөгөө зээлийн одоо эргүүлээд төлөх хэрэгтэй болоод үлдсэн байгаа. Тэрийг би гэхдээ энэ жилийн 9 сараас эхлээд төлөх юм бэлээ. Энэ нь яагаад тэгж аваа гэхлээр би одоо төгсөж өөдтэй хэсэг одоо хугацаанд ажиллаад мөнгө төгрөг эргүүлж олоод тэгээ эргүүлээд төлөх гэсэн нэг тийм боломжтой. Мөнгөө эргүүлээд олох тийм боломж өгч байгаа гэх юм уу та. Гэхдээ яг хоо одоо ч төлсөн болно л та. Гэхдээ зүгээр хугацаа бол ингэж өгдөг юм билээ. Тэр нь бас их айгу гоё систем байгаа. Гэхдээ юу гэдгийг тухайн хүний одоо тий орлогын байдал ч юм уу тий нөхцөл байдал бакалаврын дэгри биш зүгээр high school ихэд тий одоо ахлах сургуулийнхаа юуг авчраад ирсэн хүмүүнд ч юм уу тий тусламж үзүүлдэг байхыг бол үгүйсэхгүй. Үнэхээр яг хүн болгоны одоо нөхцөл байдал өөр юм бэлээ. Одоо жишээ нь би бол ингэж сонсч байсан яг ганц бие ээж олон хүүхэдтэй. За тэгээд орлого багтай. За тэгээ энд хэрвээ ингэж амьдардаг бол үнэгүй сургадаг ч гэсэн тийм юу сонсч байсан community college-д. Тэгэхээр яг энэ FAFSA буюу Student Aid гэдэг ийшээ ороод би description box линкийг үлдээч. За нэр нь бол ийм ийшээ ороод бол application бүгэлдэг. Гэхдээ өөрөө дур мэдэж битгий бүглөөрэй. Сургууль дээр очиод сургуулийнхаа хүнтэйгээ ярилцаад би ийм тийм юм гэх юм бол тэр хүн чинь зөвлөөд хамт application-ыг бүглүүл зүгээр юм билээ шүү. Тэгэхгүй бол өөрөө дур мэдээд нөгөө туршлахгүй буруу юмаа сонгоод тэгээ нөгөө яг өөрийнхөө нөгөө авах боломжтой бенефитийг авахгүй ээж магадгүй гэж хэлсэн санаатай. Тэгээд өөрийнхөө сургуулийнхаа талаар ирээ. За манай сургууль бол маш гоё сургууль. Би өөрийнхөө сургууль бүр амар дуртай. Маш гоё тийм одоо мэрэгжлийн байдаг. Тэгээд энерги нь гоё. Дотор хүмүүс нь амар юм цоглог тий ирчүүчтэй нэгээ дандаа ингэж урамшуулдаг гоё тийм мэдрэмжтэй гоё сургууль байдаг л да. За манай сургууль анх 1998 онд байгуулагдсан. Манай сургуулийн захирал Мисс Мария гэж эмэгтэй байгаа. Одоо бүр даал хүрэх гэж байгаа. Тэгээ хүл мүл муутай ингэн бэжээж бид нар тэр хурж ирээд ингээл бүжгэлж мүжиглэл амар хөөрхөн бүр юу л да гэр бүлийн тийм сургуультай бизнес л те. Одоо охин нь одоо яг ерхийн менежерээр ажиллаж байгаа жишээтэй те. За гадаад харилцааг энэ тэр охиных нь нөхөр нь хариуцж байгаа жишээтэй. За манай маш гоё багш байдаг те. Маш гоё мэдлэгтэй үнэхээр юм харисантай гоё бүр ингээд үнэхээр шүтдэг нэг багш маань гэдэг. Тэр багш маань одоо тэр захирлын маань одоо ач охин нээж авах жишээтэй тий. Тийм гэр бүлийн юу л да бизнес л тий. Тэгээ сурч байх хугацаанд за энэ хүү одоо 6 сарын хугацаанд бол маш их гоё зүйлүүдийг сурлаа, хүнтэй харьцууллаа. Өөрөөсөө жоохон тий дүү одоо хүүхдүүдтэй маш их гоё найзалж сурлаа. Би бүр амар сайн найзуудтай болсон заяа. Би энийг ерөөсөө төсөөлөөгүй. Би зүгээр гоё окей байж байгаа л гоё төгсөх байх гэж утсан чинь амар сайн найзуудтай болоод төгссөн. За манай 3 сайн найз гурлаа 20 настай. Амар хөөрхөн заяа бүр хөөрхөн юм ярьдаг бүр тэгээд би гол нь өөрийгөө бас гайхаж байгаа зүйл нь тэр 20 октодтой би уусаад ингээ найзлаа авцсан баггүй юу. За нэг найз маань болохоор надаас 3-аар ихч та. Тэгээ би 5 бол амар хөөрхөн нийлдэг. Тэгээд хичээлээс одоо төгсөөд ч гэсэнтэй бид нар гоё бол за таяа хангаут хийхээр хэмжээний тийм бэстүүд болоод төгссөн. Тэрэндээ бүр амар баяртай байгаа. Хичээлийн онцлог нь болохоор 4 ном дуусгана. За ер нь шахуу явдаг шүү. Анхааруулж хэлгээд маш шахуу явдаг. Бусад сургуулиуд ч гэсэн ер нь яг иймэрхүү системээр явдаг гэсэн. Маш шахуу явдаг. 7 хоногт нэг чаптер дуусгана. За 7 хоногтоо нэг чаптер дуусгаад яг 7 хоногтоо тэр чаптраараа шалгалтаа авна. Тэнцээд дараагийнхаа руу ороо явдаг. За тэнцгүй бол дараагийнх руугаа бүгдээр ороо явчихна. Харин чи дунд нь
нөхөөд нөгөөдхөө тэнцээд явах хэрэгтэй. Дунд нь дахиад шалгалтаагүй явах хэрэгтэй. За гайгүй чаптар ах юм бол 7 хоногт нэг чаптар, гайтай нийлэн урт ах юм бол 7 хоног, 2-7 хоногт нэг чаптар дуусгах юм заяа. За тэгээд энэ дундуур чинь нөгөө нэг захирал биднүүсийг гоё entertained байлгах гайд те гоё тийм ирч хүчтэй байлгах гад маш их гоё үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг те өөр гоё хувцас өмсдөг ч юм уу те ер нь бол хичээлийн энгийн өдрүүд дандаа өдөрөнд хувцас өмсдөг байхгүй юу нөгөө ямар ч логогүй ямар ч гоё чимэглэлгүй тийм зүгээр хар эсвэл дан чирнэл яга тийм хувцас өмсдөг. За тэгээд энэ дундуур чинь бас competition те тэмцээн зохион байгуулсан мейкап те би ер нь бол энд амар тийм бүтээлчээр оролцсон өөрийнхөө хэмжээнээс бүр өгөх хөстэй бүх зүйлийг өгсөн маш их хичээсэн тий 3 медаль манд бийж байна. За эхнийг нь болохоор Катрина Торол үг гэдэг. Энэ болохоор Халлоуины үед болчихсон. Халлоуины үеэр тэ нөгөө Мексикуудын ийм ингээд ийм Катрина гэдэг ийм нүрэ бодаад ингээд явж идэг тийм юу гэдэг чинь дүүрээдэг шүү тий. Газараа өөрийнхөө лукийг бүтээгээд тэгээд нэг дөрөнд орсон. За хоёр дахь нь болохоор бас за 100 years гэдэг юм 100 жилийн одоо загвар фэшн гэхгүй. Энэ болохоор илүү тийм фэшн тал руугаа группээрээ болсон тэмцээн л дээ. Тэгээд группээрээ яг нөгөө нэг оны тий нөгөө фэшн гоё гоо сайхан бьюти тий мейкап тэрийг ингээд сонгож байгаа. Тэрийг ингээд группээрээ ингэж презент хийдэг. Тэгээ манайх болохоор 60-аад оныхыг сонгосон. За тэгээ 60-аад онд ч юм болохоор Marilyn Monroe өвдгнөөс дагуурах дэрэгөр складны юбг за тэгээ нөгөө polka dots үсээ ингэж альчуураар ингэж боодог моодог чи яг 60 онд бол бүр хит болж исэн. За тэрийг ингээ бүгдээрээ харуулсан. Бүгдээрээ тэгээд нэг жүжиглэж үзүүлдэг те эсвэл ингээ дуулхан дуулаал те айгуу тийм ер нь бол манай сургуулийн нэг урлагийн үзлэг гэж хэлж болон заяа. Тэгээ би болохоор чаддгаараа кино хийсэн. Бичлэг угаасаа хийх чадвараа ашиглаад кино хийе гэдгсэн чинь манай багийнхан бүр ёо тийдхүү гэд тэгээд тэд нар ингээд жүжиглээд заяа. Тэгээ бүр яг тэр үед нөгөө Япон явж таарсан та. Тэгээ Япон явах замдаа тэгээ бүр онгоцон дотор ингээд идэхлээ. Тэгээ нөгөө жижигхэн хийсэн киногоо үзүүлээ. Нэгдүгээр байранд орсон. Бүр амар нийтдээ айгуу гоё турсамжтай зүйл болж чадсан. За хамгийн сүүлийнх нь болохоор Mardi Gras гэдэг ийм competition бас болсон сая сүүлд яг төгсгийн өмнө. За энд бас нэгдүгээр байранд орсон. Одоо 3 сард болдог хавар болдог. За тэгээд гоё ер нь бол шар ногоон, чирнэл ягаан өнгийн хослол болсон. Тэгээ бүгд амар ингэж гоё өргөн дэлгэр баярлдаг. Тийм парад хийдэг, тийм баярлалаа. За энэний яг лукийг партнертайгаа хийгээд тэгээд төрүүлсэн. За тэгээ манай захирал бол бүр амар happy бүр намайг бүр ингээд тэрж аваад ингээд өөлөл тэгэл би бас өөлөл амар хөрхөн намайг бүр харахаар л нэрээ аяй кокол гэдэг тийм бүр амар хөрхөн юу гэдгийг өөрийнх нь ингээд сургуульттай ингээд гинт амар ингээд нэг юм хүндлэнгийн хүн ороод ирж байгаа байхгүй юу би чам манай сургууль чинь тэр чигтээ дийлийнх нь латино Mexicans за тэгэнгүүтээ шарууд тий за тэгээд бас African Americans бас байгаа юм. Тэгэнгүүт чинь Аз гихчнүүд одоо надаас өөр нэг 2 Филиппин байсан. 2 Филиппин охин байсан, нэгэнд хүссэн. Нэг юм уу 2 Вьетнам охин маникюрийн ангид байсан. Тэгээ болоо өөр тийм Аз юусоо харагдахгүй. Дөнгөж өчтөр уржигдэрхэн анхны хоёр маань болоод диплом авсан. За диплом маань бас юм байна. За манай сургуулийн үндсэн үг яг юм чирнэл яга өнгөтэй байхгүй. Тэгээ бүх юм чирнэл яга гаргаж ирж байгаа бүх юм чирнэл яга маас тий. Манай сургуулийн захирлын усан чирнэл ягаан гэж боддог. Бүр амар нийттэй. За тэгээ сургуулийн маань бас онцлог гэх юм бол сургалтынхаа явцад нөгөө бүгдэнд нь их тийм гоё боломжууд гаргаж өгдөг. За салон дээр хэрэглэгддэг юм ST Max гэдэг солонгосын компани байдаг тийм. Хайдрожелийн маскараа бүр патент авсан. ST Max-ыг гүйцэх хайдрожелийн маск. Энэ хорвоо дээр байхгүй гэд бүр ингээ патентлэгдсэн. Маш сайн тийм компани олон жилийн түүхтэй тийм брэнд. За энэ дээр ингээ certified болоод сертификат аваа гараад ирсэн байна. Тэгэхээр би салондоо эсвэл одоо өөрийнхөө үйл ажиллагаанд ST Max-ыг одоо хэрэглэх тэгээ бүр нь одоо эксперт ингээ иймэрхүү сертификат энэ авдаг. За Dermalogica дээр бас certification авсан. За Dermalogica бол маш том брэнд. Анх нэг арсны институтыг гаргаж ирсэн брэнд чинь өөрөө Dermalogica байхгүй анх арсны институтыг байгуулчаад эстетичнүүд бэлдээд, за эстетичнүүдийн багш нарыг бэлдээд ингэ байжснаа гинт брэнд гараад брэнд нь өөрөө зөвхөн салонуудад хэрэглэгддэг байсан Pro version. За тэгжээснээс үлдээ retail бүтээгдэхүүнүүд гаргаад одоо энэ улдаан Sephora энтертэй яагаад мэддэг нь одоо илүү тийм retail брендээр нь мэддэг шүү дээ. Тэгэхээр
яг мэрэгжлийн хүмүүс дундаа Dermalogica яг институт гэдгээр аягүй сайн танигдсан байдаг юм лээ. Тэгээд энэ дээр certified болсон. Тэгээд нийт хугацаанд болохоор сар болгон Dermalogica дээр field trip хийдэг. Сар болгон очиж одоо хичээл суудаг. Тэр нэг хичээлийн цагт тооцогдоод явдаг л та. Тэр нь болохоор хичээлийн цаг тооцогддог учраас ямар нэг юм өгдөг. Энэ болохоор тусдаа өөрөө очиж сургалтууд суугаад ингээд certified болж байгаа юм л та. За тэгээд үүнээс гадна ямар сургуульд төгссөнөөс үл хамааран тий хувийн байна уу, улсын байна уу, сайн сурсан байна уу, муу сурсан байна уу. За тэгээд тэмцээн төрүүлсэн байна уу, төрүүлээг байна уу хамаагүй. За тэр шалгалтандаа хэд унсан байна уу бас хамаагүй. Унаагүй байсан ч хамаагүй. Хамгийн сүүлд нь энэ state board дээр очиж гацдаг юм билээ. State board exam очиж өгнө. За тэгээ очиод state board exam-аа өгөөд тэнцээд license авах гарах нь хамгийн чухал гэсэн үг. Тэгэхээр энэ license-ыг авснараа одоо өөрийг чинь esthetician гэдгийг баталж өгч байгаа юм. Ямар мужийн esthetician гэдгийг нь баталж өгч байгаа байхгүй. Тэгэхээр миний зүгээр сонсноор бол California esthetician бол бусад мужуудтай нэлээд тийм одоо олон одоо зүйлсүүдийг хийх чадвартай болж төгсдөг гэж сонссон. Жишээ нь зарим стейтүүд болохоор биднүүсийн хийдэг ганц нэг юмнууд одоо хуулиар хориглосон байдаг гэсэн шүү. За тэгээд энэ сургуулийнхаа хугацаанд тий юу гэдгийг зүгээр өөрийнхөө хэмжээнд байгаагаасаа би илүү өөрийгөө жоохон дайчлаад нэлээд сайн хичээсэн. Монгол хүний нэрийг ингээ бас гаргах хэрэгтэй. Намайг одоо юу гэдэг зүгээр коко гэхээс илүү нэг Монгол нэг охин байсан шүү дээ гэж бол хүмүүс айгүй их санана гэж би бодоод маш их хичээсэн. Би өөрөө айгүй тийм сэтгэл хангалуун байгаа. Тэгээ найзуудтайгаа ингээд бүх хүн болгонтой их айгүй тийм окей байсан. Айгүй гоё харилцаатай байсан. За тэгээд энэ хүү бичлэгээр та бүхэнд хэрэгтэй бүх мэдээллийг хуваалцсан гэж найдаж байна. Хэрвээ дутуу юм байвал коммент хэсгээр асуугаад үлдээгээрэй. Би комментаар ингээд reply хийгээд хариулчихъя. За тэгээд дараагийн гоё бичлэгээр уулзлаа. Түр баяртай.